Тэгээ зөөлхөө зөөлхөө. За тэнийг би бол ингэ байж би бол юм ярихгүй. яриад үсэтгэлээ. За Ярд нэгэ зогсож. сэтгэл маш өндөр байна. Ягаад тэгэхээр бид нэр өөрсдөө зөвхөн ямар нэг тэмцээнд орсондоо биш те давхар Монгол улсынхаа нэрийг дэлхийд дахиндаа таниулж чадсандаа маш таатай баяртай байгаа. Тэгээ дээрэс нь ард иргэдээсээ бас маш олон сэтгэлдлүүдийг хүлээж авч байгаа. Мэдээж миний хувьд бол яг сөрөг сэтгэл бас тодорхой хэмжээнд авсан. Гэхдээ тэрийг эргээр хүлээж аваад хамгийн гол нь эрэг зүйлүүд нь юу байгаа гэхээр Монгол хүний сэтгэл гал асааж өглөө гэдэг тийм гоё сэтгэлдлүүдийг авч байгаа болохоор яг төрүүлсэн дайтай дэд байр байна гэдэг юм уу те тиймэрхүү дэмжлэгүүдэд маш их баярлаж талархаж байгаа. За таны Мэдээч маш их баяртай байна. Тэгээд ийм том шоунд тийм Монголсоо төлөөлөөд оролцоод тийм амжилттай оролцсондоо үнэхээр их баяртай байгаа. Тэгээ багийнхнаа үнэхээр их бахархаж байгаа. сүйд нөгөө өөрөө яг ойлсон шүү дээ. Тэгээд чи монголчууд бараг тэр аяараа дагаад ойлсон байна. Тийм тэр бас тийм сэтгэл хөдлөм байсан л да. Уусаа тийм ингээд бүх хүч чадлаа дайчилж хичээсэн. Тэний төлөө аавч хэлээ. Бид хоёр ууландээ яна ингэж ярьж болж байна үгүй юу? Бид хоёр ойлгохгүй шүү гэж инхэ Монгол хаттын те бяр сэтгэлийн бярыг харуулна шүүгээ орсон чинь нэг ойлоо өмсгөө загтаа доош харсан. Яг тэр сүүлд нөгөө нэг юу өөрсдийнхөө биеэрсэн тэрийг хагалахад яг ямар мэдрэмж төрсөн бэ? Тэр бол жоохон ер нь муухай мэдрэмж байлээ. Мартагдахгүй мэдрэмж л. Тийм. Авч харихыг бол нэлээ маш их хүссэн. Монголчуудын хувьд одоо нөгөө нэг ийм юм сошиалар аягүй шүү гэдэг л да. Солонгосчууд нөгөө нэг өөрсдийнхөө аяасан арын алгаар гэсэн монголчууд яасан дэлхийд өөрсдөө таниулсан гэж тэр тал дээр ер нь яг дотор нь яасан тамирчдын хувьд ямар бодолтой байгаа вэ? Бид эдийн хувьд бол бүр ингээд шаал ийм хаалттай тустай байгаад байсан болохоор бас нөгөө талд юу өрнөд байгааг тухайд мэдэх боломжгүй байгаа. Сая шоугаар үзсэн. Одоо л энэ нөгөө яг шоугаа өөрсдөө догдолж бас хамтдаа үзэж байгаа болохоор тэгээд ийм үнцэг бас байгаа мэн те гэж л хүлээж авсан. Түүнээс одоо нөгөө өрсөлдсөн нөгөө эсрэг багаад нэгийг зайлаад нэгийг муулна гэдэг шиг хамт өрсөлдөж явсан бага нэг амар юм гэж ярих бас сонирхолтой байгаа да. Нөгөө нэг яг тэмцээний голоор нөгөө нэг юу байсан шүү дээ. Хаалга цөмөж оронгоотлаа. Яастаа гэрийн хаалгыг яг цөмөж харж байгаа шиг. Тэр өөрөө чинь одоо байсан. Миний хэсэг байсан байх. Тэг гэрийн хаалгыг яг цөмөж орж байгаа юм шиг. Тий өдөр болгон тэгэж гэртээ ордог даа гэж. Тий амархан байсан. За хамгийн ер нь хэцүү тэмцээн нь яг юу байсан бэ эргээд бодоход? Яа миний хувьд бол нөгөө цаадыг давж харих тэр бол хамгийн хэцүүс. Яа тэгэхээр нөгөө тамирчин хүний хувьд чаддаг зүйлээ гадны одоо юу гэдэг нь тэгээ олон камерын өмнө сандраад ч юм уу хийж чадахгүй. Тэгээ тэрнийхээ араас харамсна гэдэг нь ингээд бас яг нэг зүрх дотор бас нэлээд том юм дайн явагдсан. Тэгээ тэр нь нөгөө дахиад нэвтрүүлгийн цацагдахад те дахиад тэр мэдрэмж орж ирээд ер нь хамгийн үндэсэн тэр. Гэхдээ би ялтрын хувьд бол 100 төгрөг штэ ерөөсөө те. Одоо ер нь нөгөө нэг яг тэмцээнд орсны дараагаар хүмүүсийн сэтгэгдэл ч юм уу те годамжаар явахд нүртэл үргээд шаал өөр болсон байгаах те. Тэр яг ер нь хэр зэрэг мэдрэгч чинь тав хүн. Хандаад бол одоохондоо өнөөдрөөс баг мэдэрч эхэлж байгаа хөч тэр шинэ сая ирсэн. Тийм. Японоос ирж байгаа. Тэгээд надад бол бас үнэхээр гоё байгаа те. Хүмүүс тэгэл өө мөн байж тэгээд такси өрөх төртөл баг өнгөө яваад байгаа. Үгүй зүгээр хүргээд өгчий. За. За баярлалаа. Баярлалаа.